За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэ оны шинэ дугаар хэлж байна. За тэгээд би бол YouTube цагийн энэ жил айгүй идэвхтэй хийгээр шийдсэн. Очин гэвэл монетизаш ирэхээ хангацсан байгаа. За тэгээд ажлын хажуугаар хийж байгаа болохоор ер нь бол ингээд өөрийнхөө яг хүссэн сэдвээр чөлөөтэй явна. Амар чанартай контент хийм гэж бол амлахгүй. За тэгээд өнөөдөр юу ярих гэж байна вэ гэхээр цайлгсад номноос нэгэн гоё итгэл найдварын талаарх одоо бяцхан өгүүлэмжийг ярьж өгнө. За тэгээд энэ дээр юу гардаг вэ гэхээр еврей ээжийг охиноо хүмүүжүүлж байгаа нэг тийм түүх гэх юм уу да. За 7-8 настай охинтойгоо тэгээ ээжтэйгээ хамт амьдардаг нэг еврей бүсгүйгийн талаар хэлдэг. За энэ бүсгүй болохоор нөгөө нэг еврейчүүдийн яг нөгөө хомроглон устгалтын үеэр ээжтэйгээ хамт охиноо хөрштөө үлдээгээд ингээд хорих лагвар руу явсан. За тэгээ охин нь болохоор хажууг хөрштөө 3-4 жил нуугдаад за тэгээ эцэст нь баригдаад бас хорих лагвар руу явдаг. За тэгээд хорих лагварт очихдоо охин ээжтэйгээ уулзнаа гэд ер нь бол баяртай байсан айгаагүй. За тэгээд ээжигээ амьд байгаа гэж итгэж одоо маш ихээр догтлж ээжтэйгээ уулзахыг хүсэжсэн. За тэгээд хорих лагерт очингууд ингээ нөө ажиллах хүчний чадамжгүй тийм хүмүүсийг шууд устгалд оруулж ийсэн. Одоо хор тутаагаар утаж алдаг тийм хорих хэсэг рүү явуулдаг. За тэгээд яг идэр залуу насны ажиллах хүчингүүдийг одоо ингээ амьд үлдээдэг. Өөр тийш нөгөө тийш нь явуулдаг байсан байна. За тэгээд охин тэр үед хэдийгээр насаа нэмсэн боловч дөнгөж 9 настай байсан учраас охиныг хорт угаарт хийгээр утах одоо тэр хэсэг рүү нь явуулдаг. Гэвч охин итгэл найдвараа алдалгүйгээр би одоо ингээд хөхгүй надад дахиад боломж байгаа. Одоо би ийшээ ороод хөхгүй гэж маш ихээр өөртөө итгэж би амьд үлдэн гэж хэлдэг, ээжтэйгээ уулзна гэж хэлдэг. Яг энэ мөчтөд нэгэн офицер түүнийг дууддаг. Хөөе гэд. За тэгээ охин эргэж хараад очиход офицер чамд ямар нэгэн сайн хийж чаддаг зүйл байгаа юу гэж хэлдэг. Тэгээд манай одоо нэг бүрээчин орой хоолны үеэр одоо бүрээ тоглодог боловч тэр одоо ингээд өсвөлнгээ болмоос нас барсан. Тэгэхээр манай дарга нарыг одоо орой хоол идчих байх үед тэднийг одоо зугаацуулах юм чамд байна уу гэж охиноос асуудаг. Тэгээ охин хэдийгээр ингээд тулгамдаад ингээд толгоонд нь юм орж ирэхгүй маш айж байсан боловч толгоонд нь ингээд буудлахад хэрөө чамд байхгүй бол яг одоо би чамайг буудна гэд буудуулах үед охин би дуу дуулдаг байсан, сургуультай гослол дуучнаар дуу дуулдаг байсан гэж хэлдэг. Тэгээд за чи тэгээд үнэхээр сайн дуулж чаддаг юм л яг одоо дуулаадах гэдэг. Тэгээ охин тухайн нөхцөл байдал дээр тэр аимшигын газар дуулахад мэдээж хэцүү байсан. Тэгээд гэвч охин ингээд тухандаа буудуулгуулж чаад ямар тач амнаасаа аваа гаргасан. Тэгээд маш их гайхамшигтай гой дуулаад тэгээд өөрийнхөө аймыг аварч чадсан. Охины итгэл найдвар тэгээ бас түүний энийг чаддаг зүйл нь охиныг аварсан байгаа юм. За тэгээд охин хорих лагерт 4 жил 14 нас 13 нас хүртлээр ингээд 4 жил байсан. Үсээ хусуулаад аймаар турж цээд аймаар их ажил хийгээд тэгээд охин нэг өдөр өөрийгөө ингээд толонд хартал хизээж өмнө харж байгаагүй эмэгтэй хүн байсан. Тэгээд тэр өөртөө гутардаг. Гэвч түүний ээжийн хэлсэн өөртөө итгээрэй. Чамд байгаа гайхамшигтай нэг зүйл байна. Энэ бол чиний цэнхэр нүд гэж хэлдэг. Тэгээд охин толонд харахад түүний цэнхэр нүд яг л урдийн адилаараа гэрэлтэж байсан. Маш гайхамшигтай харагдаж байсан. Тэгээд охин өөрийнхөө амьдрах эрч хүчийг өөрөөсөө авсан. За тэгээд тэрээр одоо ингээд итгэл алдалгүйгээр ээжигээ хүлээсээр л байсан. Тэгээд яг ингээд Гитлер өхийн өмнөх өдөр охины одоо нөө биеийн байдал маш муудаад одоо сүргийн өвчин тусаад маш их утсан ингээд уушгин устж байсан. Тэгээд яг өмнөх өдөр нь одоо ингээд
охин яг өөрийгөө өхөж байна гэж утсан. Итгэлээ тэр үед алдсан. Тэр хүртэл 3 4 жил 13 настай охин бүхэл зүйлийг одоо ингээд дэвчиж, итгэж, найдаж ээжигээ амьд ээжтэйгээ уулзна. Манай ээж одоо маш сайн ажилсаг хүн учраас ингээд гутлын үйлдвэр дахиад хоол идэг үйлдвэрч гэх юм уу тэр хэсэгт байгаа ажилчны үйлдвэрийн хэсэгт байгаа. Тийм болохоор би тэнд очиж уулзна гэх ингээд айгүй итгэж найдаж өөрөө ингэж өргөж хүсдэг байсан. За тэгээд бие ингээд маш их муудаад өхөж байгаагийг мэдэрчээсэн. За тэгээд гэвч ингээд үүрээр еврейчүүдэд одоо ингээд тэнд үлдсэн еврейчүүдэд маш том гайхалтай мэдээ дуулсан. Энэ нь бол гитлер өгсөн. За тэгээд ингээд еврейчүүдийг сулалсан байгаамаа. Тэгээд охин ингээд тэр хорих лагераас гараад 14 хоногийн эмнэлэг твтээд асрамжийн газар очсон. Тэгээд ийм чинь чи нэг л өдөр тэр газар байсан бол чи өөхөх байсан. Чи бол маш их азтай байна. Чамд бол маш их аз таарсан байна гэж хэлсэн. За тэгээд охин ямартайч азар бас өөрийнхөө итгэл үнэмшил өөрийгөө ээжтэйгээ уулзна гэсэн тэр их хүчээрээ амьд үлдсэн. За тэгээд охиныг асрамжийн газар байх үед нь нөгөө хажууг хөрш Герман эмэгтэй ирж уулздаг. Тэгээд охинд цахиа өгдөг. За тэгээд бас дээрэс нь ээжийг нь хорих лагерт очиод 1 жилийн дараа ажил хийж байх үедээ одоо тэгээд өвчнөө бол нас барсан гэдгийг хэлдэг. Тэгээд охин ээжийнхээ цагтлыг бас ээж нь одоо хадгалуулсан мөнгийг Герман эмэгтэйгээс аваад асрамжийн газар руу ордог. Тэгээд охин ингээд асрамжийн газартаа тэр цагтлыг ингээд задлаад үзэхэд ээж нь еврей эмэгтэйд тэр Герман эмэгтэйд үлдээсэн цагтл байсан. Тэгээд тэр Герман эмэгтэйд ээж нь юу гэж хэлсэн байсан бэ гэхээр хэцүү зүйл гуйж байгааг уучлаарай. Гэхдээ миний хүүхдийг одоо ингээд нас биед хүртэл сайхан асраад өгөөрэй гэд гуйсан байдаг. Тэгээд ээж нь ингээд охиндоо бас өмнө тэр хорих лагер руу явахаасаа өмнө Герман эмэгтэйд охиноо өгөхөөсөө өмнө охиндоо нэг л үг хэлсэн байдаг. Тэр болохоор хизээч итгэл найдвараа алдаж болохгүй. Хүн итгэл найдвараа алдвал тэр дороо мөхдөг юм аа. Тэгэхээр чи хизээч итгэл найдвараа битгий алдаарай. Улс орны цаг үеийн байдал хэцүү байсан ч чиний ээж дэрэгчин байхгүй байсан ч дэрэгчин хинч байхгүй байсан ч итгэл найдвараа битгий алдаарай гэж хэлдэг. Маш гайхалтай сургамж амьдрах ухаан өгсөн хүн бол энэ еврей ээж байгаа. Тэгээд миний эндээс ойлгож авсан зүйл юу вэ гэхээр хүн ер нь бол өөрийгөө бүтээдэг. Өөрийгөө итгэлээрээ бүтээдэг. Өөртөө итгэлээрээ бүтээдэг. Тэгэхээр хүний итгэл найдвар гэдэг зүйл бол маш агуу байдаг. Яг одоо нөгөө секрет номтой адилхан өөртөө итгэвэл ямар нэгэн зүйлд итгэвэл тултал нь мөрөөдвөл нүдэндээ харах цэцэл мөрөөдвөл ер нь бол биелдэг гэдгийг одоо эндээс гайхамшигтай зүйл биелдэг, бүтдэг гэдгийг одоо эндээс харж болно. За тэгээд дараагийн дугаар бас маш гоё яг биднэрт хэрэгтэй бидний урам зоригт одоо ингэ нөлөөлсөн энгийн амьдрал одоо ингээл уусаад нэг л хэвийн амьдралаар явж байгаа хүмүүст заримдаа ийм зүйл сонсоход бас урам ордог. Тэгээд та бүхэнд бас урам өгөх зорилгоор өөр олон сонирхолтой зүйл маш гоё ярьж өгнө. Тэгээд дараагийн дугааруудаараа уулзцгаая. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.